таныг ажилд оруулж, уйтгартай ажлуудыг чи автоматжуулж, вебсайт, тоглоом, AI, чатбот гээд юуг бол юу л хийж чаддаг энэ програмчлалын хэл бол Python. Та код бичдэг ч бай, бичдэггүй ч бай, зөвхөн IT-ийн салбарт биш, маркетинг, бизнес, accounting гээд ямар ч салбарт байсан таны заавал сурах ёстой зүйлсийн нэг бол яалтчгүй Python. За тэгвэл бүгдээрээ яагаад Python сурч болохгүй гэж 1980-ад оны сүүлээр маш олон програмчлалын хэлнүүд үүссэн боловч бичгээд болон код уншихад үнэхээр төвөгтэй бас замбраагүй байсан. Энэхүү асуудлыг шийдэхээр Нидерландын программист Guido van Rossum гэдэг хүн 1980-ад оны сүүлээр эхэлж Python хэлийг хөгжүүлээд 1990 онд анхныхаа хувилбарыг гаргаж ирсэн. Тэгээ Python-гийн гол зорилго нь бол уншихад хэлбэр бас энгийн бичгэлтэй байх ёстой байсан. Тэгээ Python-гийн логог харах юм бол могоон дүрс байгаа. Энэхүү могоон дүрсийг эртний майячуудын могоог дүрслэх аргаас санаа авч хийсэн бөгөөд могоо нь өөрөө уян хатан байдал болон дэгжин байдлыг биелэгддэг амьтан. Python хэл нь өөрөө бичгэд маш хэлбэр бас ойлгомжтой зэгцтэй байдаг нь бас яг тэр могоонуудын зан чанарыг агуулсан утгаараа тэр логог бас харуулдаг. Python хэлний давуу талуудаа сонслох хамгийн том зүйлсүүдийн нэг бол яалтчгүй бичиглэл нь байгаа. Бараг л англи хэл шиг уншигддаг, сурахад үнэхээр амархан, ямар нэгэн тийм илүүц тэмдэглэгээнүүд бараг ордоггүй. Python-гийн community бол үнэхээр хүчтэй. Та ямар нэгэн юм дээр гацсан бол асуултаа гуйглдэхэд хариулт нь хэдэн 10 100-аараа шууд байж идэг. Сурах материал, хичээлүүд нь айгүй элбэг байдаг учраас бас энэхүү хэлийг сурахад илүү амар, дөхөн болгож өгдөг. Тэгээ Python бол өөрөө ямар ч платформ буюу ямар ч үйлдвэрлэлийн систем дээр ажиллах боломжтой хэл. Та Linux, Windows or Mac гэдэг ямар ч үйлдвэрлэлийн систем дээр та кодо бичиж шууд ажиллаж болдгоороо онцлог байгаа. Community сайтай учраас бас бэлэн ашиглаж болох сангууд их байдаг. Та machine learning, big data, эсвэл Internet of Things, тоглоом хөгжүүлмээр бүх холбоотой сангууд нь бэлэн байж байгаа. Бас тогтмол хөгжүүлэлтийн дээр нь ордог байгаа. Хэрвээ та анхлан суралцагч бас софтвер инженер болъё гэж бодож байгаа эсвэл зүгээр л код бичиж сурыг, өөрийнхөө ажлуудыг бас хөнгөвчлэе гэж бодож байвал Python бол таны сонгох програмчлалын хэл бол мөн. За одоо бүгдээрээ Python дээр нэг код бичиж үзье. За Python бол dynamic type language. Юу гэсэн үг вэ гэвэл та ямар нэг байдлаар хувьсгчаа зарлахдаа урд нь яг юу хийж байгаа гэдгийг зарлж өгөх шаардлагагүй. Жишээ нь та энэ дээр энэ хിവээ тоо байх юм бол та integer ч юм уу гэж зааж өгөх шаардлагагүй. Зөвхөн шууд хувьсгчийнхаа нэрийг бичээд тэгээ утгаа зарлаад өгч болдог. Бас нэг dynamic type-ийн давуу тал нь юу гэвэл тухайн хувьсгчийн төрлийг нь шууд сольж болдог. Энэ дээр жишээ нь бид нэр x гэдэг утгаанд 5-ыг өгсөн бол дараагийн мөрөн дээр бид нэр x дээр шууд үг өгсөн байна. Өөрөлд бид нар тоог шууд үг рүү ямар нэгэн нэмэлт зүйлгүйгээр шууд хөрвүүлж гин гэсэн. Бас нэгэн давуу тал нь бол ялцчгүй энэ efficient байдал үнэхээр өрөөгөөчтэй бас цэвэрхэн кодо бичих арга барил юм. Тэднийх нь нэг жишээ бол энэхүү жишээн дээр бид нэр 3 хувьсгчийг нэг мөрөн дээр шууд зарлалсан байна. Өөрөөр хэлбэл бид нар 3 мөр бичих юмыг шууд нэг мөр ингээд бичээд илүү амарчилж болж байгаа. Энэ илүү бичгэлийг амар бас хэлбэр болгож өгч байгаа. Python дээр if нөхцөл ингэж харагддаг. Та кодо бичээд дараагийн кодо тухайн кодтойгоо харгалзах код байлгахыг хүсвэл босод хэл дээр бол тас bracket буюу энэ буржгар хаалтыг ашигладаг бол Python дээр та үнийг ашиглах шаардлагагүй column буюу энэ хоёр цэгийг ашиглаад тэгээд араас нь мөрөө бичээд ингэж явж болдог. Loop буюу for loop хийхэд бас та бүхэн харж байгаа үнэхээр easy хийж байгаа. Хоёрхан мөрөн дээр бас ямар нэгэн олон бичгэл байхгүй, ямар нэгэн нэмэлт тэмдэглэгээнүүд зарласан хаалтууд байхгүй. Python бас lambda functionality-г дэмждэг. Энэ дээр та бас lambda-г ингэж зарлаад lambda-гаа ингэж дуудах бас боломжтой. Энэ lambda-г зарлаад lambda дээр өгсөн хоёр тоог хооронд нь нэм гэсэн үйлдэлийг энэ хийсэн байна. Тэнгүүтээ доор нь тухайн lambda-гаа дуудахдаа 3 4 гэсэн тоог өгсөн байна. Өөрөөр хэлбэл харин 7 гарна гэсэн. Энэхүү аргачлалыг болохоор ternary operator гэдэг. Ерөнхийдөө нэг мөрөн дээр шууд if else нөхцөлийг бичих аргыг хэлдэг. Python ч гэсэн энэхүү аргыг дэмждэг. За энэхүү код нь болохоор 10 гэсэн тоог x дөгөөд тэгээд x маань тэгш тоо байх юм бол even, сондгоо тоо байх юм бол odd гэсэн энэ үгийг result гэдэг энэ хувьсгчэнд өгнө гэсэн энэ их кодыг нэгэн мөрөн дотор багтаага бичсэн байна. Та ямар нэг кодыг өөр кодонд харгалзуулахыг хүсэж байвал бичсэн кодныхаа ард энэ colon-ыг аваад араас нь Python-гийн стандарт бол та 4 space авдаг байгаа. 4 space аваад дараагийнхаа кодоо бичих замаар хооронд нь ингэж хамааруулж бичиж явдаг. Python дээр semicolon шаардлагагүй байдаг. Та semicolon-ыг ард нь бичсэн ч болно, бичихгүй байсан ч болно. Гэхдээ энэ ямар нэгэн кодонд ямар ч нөлөө авчирдаггүй. Тийм учраас
Python бичиж байгаа хүмүүс ерөөдөө semicolon-гүй кодоо бичдэг ба. За Python 5 минутанд тайлбарлалаа. Өөр ямар сэдвээр яриулмаар та бүхэн бас комент хэсэг дээр бичээрэй. Бас энэхүү бичлэгтэй холбоотой санал хүсэлтээ доорч гисэн бичээрэй. Юуг сайжруулж болохоор вэ? Юуг яаж болохоор вэ? Та бүхэн бас өөрийнхөө сэтгэлдлийг харамгүй хэлээрэй. За дараагийн бичлэгээр уулзцгаая guys.